Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч санаачилж өөрийнхөө ивэлдээр Монгол адуучны зөвлөгөөнийг зохион байгуулж Монгол орны өнцөг улам бүрээс өнөөдөр адуу малж байгаа малчид морь уралдуулж байгаа уяачтын төлөөллийг оролцуулж зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна. Ер нь Монголын төр үеийн үед бас Монгол адууны талаар, адуучдын талаар анхаарал тавьж ирсэн ийм түүхтэй. Хувлаа хааны үед одоогоос бараг 750-60 жилийн өмнө бол адууны яам байгуулж төрийнхөө бодлогын төвд энэ адууны асуудлыг, адуу мадлах асуудлыг, адууны угшлыг сайжруулах асуудлыг бас төрийн бодлого болгож байсан ийм түүхтэй. 20 дугаар зууны дунд үед 1956 онд Монгол Ардын хувьсгалт намын түүхороо сайдны зөвлөл хамтарсан шийдвэр гаргаж мөн Монгол адууны асуудлыг бас тодорхой шийдвэрлэж байсан. 1962 онд сайдны зөвлөл бас шийдвэр гаргаж байсан. Ингээд үзэхээр зэрэг бол Монголын төр засаг Монгол адууныхаа асуудлыг бол өөрийнхөө бодлогын төвд байлгаж адууныхаа чанар чансааг сайжруулах, адууныхаа үр өгөөжийг сайжруулах, Монгол адууны төсвөр төвчээрийг сайжруулах тал дээр үеийн үед анхаарч ирсэн ийм төвхтэй. Энэний үргэлжил өнөөдөр 21-р зуунд бол бас бий болж байна гэж ингэж хүлээж авч байна. Энийг чухал арга хэмжээ болж байна. Сүүлийн үед бол уяачид, адуучид талцаж, хуваагдаж сайн муу болж ярихаас биш энэ адууныхаа чанар чансаа угшлын талаар төр засгийн тодорхой бас бодлого төдийлөн хэрэгжиж гаргаж тодорхойлогдож байсангүй. Монгол улсын ерөнхийлөгч энэ морины талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын 30 жилийн түүхэн үйл явдлыг бас үнэлж өөрийн илгээлт ирүүлж энэ төрийнхөө бодлогын төвд энэ асуудлыг авч үзсэн. Мөн өнөөдөр бол энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа явдал Монголын төр адуучдынхаа, адууныхаа асуудлыг анхаарлынхаа төвд ахин бий болгож чадж байна гэж. Түүгээр зогсохгүй ер нь Монгол адууны асуудлыг, Монголын уяачдын асуудлыг 5 жил тутам энэ зөвлөгөөн хийж зохион байгуулж байх талаар ерөнхийлөгч өнөөдөр чиглэл гаргаж байна. Тэгээ энэ бол мэдээж хэрэг энэ олон уяачид энэ Монголын морины түүх, соёл, өвийг нуруунд дээрээ авч явж байгаа энэ хүмүүсүүд 5 жил тутам өөрсдийнхөө болж байгаа зүйлээ ярьж болохгүй болсон зүйлээ бас төр засагтаа дуулгаж байх ийм сайхан боломжийг бий болгож өглөө гэж ингэж ойлгож